За сайн байцгаана уу? Сайн байна уу? За бид хоёр болохоор Ирланд болон Финландд амьдардаг найзууд байгаамаа. Тэгээд хэрхэн яаж ирсэн туршлагаасаа та бүхэнд хуваалцахыг хүссэн юм аа. Тэгээд намайг бол Наран Тацаг гэдэг. Би бол уламжлалтын эмч мэргэжлэр Монголд төгсөөд одоо ер нь бол мэргэжлэлээр Ирландд ажилладаг. Намайг болохоор Заяа гэдэг. Тэгээд би Финланд улсад IT бизнесийн чиглэлээр бакалавр сурч байгаа. За миний найз яагаад Финландыг сонгосон бэ? За нэг сонгосон шалтгаан гэх юм бол сургалтын систем нь амар таалагдсан. Ингээд чи хичээлдээ бас хүнд чинь ямар ч шалтгаан гарч ирж болно шүү дээ. Ингээд шалгалтын дээр унлаа гэхэд бол яг хөө дахиад шалгалт өгөх боломжтой байдаг. 2 3 удаа өгөх боломжтой. Хүнийг сургая гэсэн тийм арай тийм Уян хатан уян хатан чанар тэр сургалтын систем тийм. бас Монголда нэлээд төстэй цаг агаар асуудлаар бол нэлээд төстэй арай ойрхон юм болов уу гэж санагдсан. Европын Гой сонсогдож байна. Яг л нөгөө нэг жишээ нь бид нартай ингээл өөр улсад очиод сурангууд ингээд хичээл дээр унждаг тий тийгүүд сургалтын одоо нэг төлбөр мөлбөр хасагдаг ч юм уу ямар нэгэн байдлаар заавалгүй нэм төлбөр өгдөг ч юм уу нэлээд олон асуудлууд байдаг шүү дээ. Ер нь бол нэлээд гой даваа талтай юм байна. Би болохоор яга Ирландыг сонгосон бэ гэхээр эхнийх нь бол яг англи хэлтэй орон. Учраас Ирландыг сонгосон. Тэгээд миний яг ирсэн систем болохоор би хэлний бэлтгэлээр ирсэн. Одоо миний 2 дахь сонголт хийгээ явагдаж байгаа. Тэгээд 2 дахь нь гэх юм бол Ирландын юугаар би Герман явах уу, Ирланд явах уу гэдэг эргэлзэжсэн чинь Facebook дээр яг Ирландын зуучлалын газар харагдаад. Тэгэхээр за ороод очиод уулзъя гэдгсэн чинь зуучлалын төлбөргүй байж тараад. Тэгээд тухайд угаасаа дөнгөж их сургуулаа төгссөн ямар ч мөнгө төгрөг байхгүй байсан. Тэгэл за ер нь ийшээ өйдөө. Тийм чи чинь герман хэл болон сураадсэн шүү дээ. Тийм германд явна гэдэг ер нь бол герман хэл нэг жил 2 жил гар усарсан байна. Тэгээд гэсэн чинь герман хэл рүү ингээд явахын тулд заавалчгүй нэлийн өндөр хэлний мэдлэг шаардлагатай. Ялангуяа эмчээр хэрвээ сурахаар болвол хамгийн дээд түвшнийх нь хэлний мэдлэг хэрэг болж таарангууд нь шантраад болсон байт юм аа. Гэтэ яг бүх хүмүүсийг шантар гэж хэлээгүй л дээ. Зөвхөн би өөрөө шантарсан. Тийм. Тэгээд угаасаа бас зурчлалын төлбөр гэж бас аягүй шүү дээ. Тэрээс нагддаг чинь бас гоё шалтгаан. За тэгэнгүүт миний ямар байгууллагаар дамжиж Финланд явсан бэ? Би ICMA гэдэг байгууллагаар дамжуулж явсан. Тэгээд яг тухайн үедээ бол ер нь Финланд руу зурчилдаг цөөхөн байгууллагуудын нэг байсан. Одоо ихэр байгаа нь сайн мэдэхгүй. Гэхдээ тийм энэ байгууллагаар бол дамжуулж ирсэн. Чи? Найз нь болохоор Word and Study гэдэг яг Eli сургуулийн юугаар дамжиж ирсэн байгаа. Тийм тэгээд одоо хоёлаа шууд нэг ирэхэд ямар бичиг баримт хэрэг болсон бэ гэдэг л орох уу? Тийм. За миний хувьд гэх юм бол хамгийн ихэнд дансандаа мөнгө шаардлах хэрэг гарсан. Мөнгө байршуулах. Тийм дансанд мөнгө байршуулад тэгээд 3-аас 4 сар ерөнхийдөө бол хүлээх хэрэг гарсан хамгийн ихэнд төгрөг байршуулсан. 40 сая төгрөг байршуулсан. Тийм тэгээд хамгийн гол нь байршуулсан хүний маань данс болохоор манай хамаатны эгч ягаад гэхээр тэр хүн миний батлан дагч болж чадхаар байсан. Би тухайн үед 25 нас хүрээгүй байсан учраас нэг батлан дагчтай байвал ер нь бол зүгээр байсан. Тэгээд тухайн хүний дансанд ерөнхийдөө нэг сүүлийн 6 сард 120 сая гараа болчихсон байх юм бол ерөнхийдөө бол нэг мөнгө их эргэлддэг данс сонгох юм бол нэлээд ашигтай. Учраас одоо яг энэ хүн Ирландад ирээд ч юм уу те Финландад очиод ч юм уу өөрийгөө аваа явах чадaltaй энэ хүнд одоо нэг ингээд одоо харлах ч юм уу нэг тиймэрдүү юм болохгүй байх хэмжээнд тийм мөнгө бэлэн мөнгө байршуулсан байх шаардлагатай гэдэг юм байлээ. Гэхдээ уусаа 40 сая юу гэж байх вэ? Хүнээс яагаад хүнээр ерөнхийдөө бол дансандаа байршуулад тийм нөгөө нэг банкны баталгаа гаргаж өгдөг хүмүүс байдаг шүү дээ.
найдвартай хүн олоод бас яасан гэдэлтэй. Тэрийгээ тэгээд ерөнхийдөө бол зуучилын газраас олоод өчтгөл юм байлээ. Тэгээд ерөнхийдөө бол тэр мэрийг бол хараад мөнгө байршуулад 3-4 сар хүлээсний дараа ер нь бол 4-өөс дээш сар гэж юм байлээ. Дансандаа үлдэгдэлтэй байх хэрэгтэй гэдэг юм байлээ. Тэгээд 40 сая төгрөг байршуулсныхаа дараа би бичиг баримтуудаа хөцөлдөж эхэлсэн. За бичиг баримтанд юу орсон бэ гэх юм бол хамгийн эхлээд хэрвээ дөнгөж 10 жилээ төгссөн бол ерөнхий боловсролын гэрчилгээ одоо сурсан үнэ гэсэн гэрчилгээ тэгээд их сургуулаа төгссөн бол их сургуулийн дипломны хуулга тэгээд дүнгийн тодорхойлолт мөн төгсний гэрчилгээ болон одоо юунууд жолооны үнэмлэх те. Гэтэ надад бол жолооны үнэмлэх бол нэг хэрэг болоогүй. Яг тэгээд ажил хийдэг бол ажлын газрын тодорхойлолт англи хэл дээр англи монгол хуулиан дээр нь гарын үсгтэй тамхтайгаа он сар өдөртэйгөө ер нь бол тодорхойлт ямар байдаг вүлээ тийм байсан. Тэгээд өөрийн болон батлан дагчийн дансны хуулга тэгээд этэг гэхийн тодорхойлт бас хэрэг болсон. Этэг гэх нь үнэ гэдэг. Тэгээд батлан дагчтай байгаа учраас нөгөө нэг батлан дагч нь төрөл садангийн лавлага гэдэг үлээ. Тийм тэрийг авчдаг. Тэгээд ерөнхийдөө энэ одоо диплом болон эмчлэх эрхийн лиценз зэрэгээс бусдаар болоод бусны бүгд ийм Монголиа дээр байдаг болохоор надад бол амар амар байсан. Зүгээр л нэг хэдэн төгрөг яагаад хэвлүүлэх мөнгөө өгөөл яг ийм Монголиас шууд татаад авчдаг. Тэгээд ийм Монголыг бүр амар болсон нэг англи хэл дээрээ тэгэнгუთ ингээд орчуулагч хөтлөх шаардлага байхгүй. Тэгээд дээрээс нь захиа хэрэг болсон нэр. Яг юун захиа батлан дагчийн загталтай 2 захиа хэрэг болоод яагаад Ирландыг зорж байгаа гэсэн CV хэрэг болж исэн. Тэгэл дээрээс нь нөгөө нэг хэрвээ чи одоо ямар нэгэн байдлаар нийгмийн гадуур явдаг одоо сайн дурын ажил хийдэг ч юм уу те эсвэл спорт тэмцээнд явдаг бол тэрний диплом гинэ тэрний сертификатод нэлийн хэрэг болсон. Тэд нар байх юм бол ер нь бол нэлийн хурдан виз гарч юм бэлээ. Минийх нэг 20 хоног л гарсан баг. За минийс юу хэрэг болсон бэ? За ер нь бол яг адилхан юмнууд хэрэг болсон. Тэгээд бас нөгөө нэг гэмт хэрэг хийгээгүй лавлгаа дээр гээд бүгдээрээ ер нь бол Монголиад төр байгаа. За тэгээд тийм ер нь бол бусдаараа адилхан юмнууд хэрэг болсон. Бас нөгөө орчуулга зарим нэг одоо нөгөө цагтлаа яг хөө өөр ингээд англи дээр бичээд болно. Бусад нөгөө нэг одоо диплом энэ төрөл садангийн лавлагч англитэй гадаг тийм. Үгүй шүү дээ. Монголтай гадаг. Тэгээд яг тиймэрхүү зүйлүүдэд би нөгөө нэг байгууллагаараа дамжуулаад орчуулсан. За тэгээд миний виз бас ерөнхийдөө хурдан гарсан. Яг уу Монголд бол Финляндийн лицензэд юм бол байхгүй. Тийм учраас Бээжинд очиж одоо ярилцлаганд ороод тэгээд ирчихсэн. Бээжинд явсан гэж тийж штэ. Тэгэхээр Бээжинд ерөнхийд хонжийн ямархуу зардалтай байсан бэ? Тэгээд одоо очиод яг хэдэн хоногийн дотор юм нь бүртгэж гин. Чи тэгээ бүх материалуудаа одоо ойрын хөлбөртэй авч явсан юм уу үгүй юм уу? Миний хувьд бол би унтлагын автобусаар явсан. За тэгэхэд 190 мянга болсон ирж очих юм. Тэгээд яг Ирэнээр дамжиж явсан байхгүй. Тэгээд Ирэнээс Бээжин рүү нисээд явсан. Тэгэхэд 292 мянга болсон бас ирж очихын зардалтайгаа. За тэгээд яг нийт нэг 5 хоног явсан. Яг хуу буцаж ирэхдээ Ирэнээр дамжаад бас ганц хоёр юм аваад тэгээ явсан. Тэгээд ориг бичиг баримттайгаа цуг аваа явсан дээрээ. Их хөлбөртэйгээ авч явсан дээр. Тэгээ авч явахгүй бол асуудаг юм билээ. Тэгээд зар бас авч явсан байдгийг. Манай байгууллагаас бол авч явна гэж хэлээг байхгүй надад. Тэгээд би зүгээр бас юмгээ асууж таарсан. Харин тийм би бас Монголд визэнд орохдоо Монголд бол яг бас виз нь Ирландын визийн мэдүүлэх хянга дараал байхгүй зөвөр нэг зурчилдаг яг тэр
Бээжинд байдаг учраас Бээжин рүү явуулаад эргэж яадаг. Тэр одоо нэр юм мартчихжээ. Ямар ч хэлсэн Монголд байдаг нэг олон улсын тийм хүлээн авдаг. Богино бол нь урт хугацааны мэдээллийг хүлээдэг авдаг тийм work visa-ны газар бол байдаг. За тэгээд тэгэхэд одоо яг үнийг хэлэхэд бол үнийг бол марцсан байна. Бас нөгөө нэг юу мэдүүлсний төлбөр гэж авдаг шүү дээ тий. Тийм төлбөр. Гэхдээ нэмэгдсэн сурагтай байсан одоо Ирландийнх бол тийм 190 мянга боллоо, 90 мянга боллоо. Ямар ч л нэг 90 мянгатай. 150-аас 200-ийн хооронд болсон юм байна тийм. Тийм бах. Тийм. Тэгэл яг бичиг баримт юу энтрэ Канадалаа натратаараа батлуулаад натратаар батлуулах бүх бичиг баримтуудаа бол натратаар батлуулж ирсэн. Тэгээд орчуулга нэг хуудасаасаа болон үгээсээ шалтгаалаад нэлээд өндөр гарч ирсэн. Тийм. Тийм ер нь бол нэлээд өндөр гарсан. Тийм. 600-аад мянга болсон юм байна. Тийм, минийх бас тэр хавцаа болсон байх хэвээр. Нэг 300-аас 400 мянга боллоо яалаа. Хамгийн багта тиймэрдүү болсон. Тэгэл энэ дэр нэг юм хэлхэ мартчихж нөгөө нэг эмчлэг хэрэг болон диплом нөгөө Монголд сурсан үнэн гэдэг тийм баталгаа бас гаргадаг. Тийм. Тэрийг болохоор тэр нэгдүгээр эмнэлгийн тэр хавьд байдаг. Нэгдүгээр эмнэлэг байна уу? Ашуусын гудмаар ороод байна уу? Одоо л нүг барьчлан тэр чинь яг баргалж 2 жилийн өмнө шахав штэ. Тэгэхээр яг мартсан байгаа. Хоёлаа одоо тэгвэл нөгөө байраа яаж олсон талаар. Чи Монголоос байраа олоод явсан байсан уу? Энд ирж байгаа байраа олсон уу? Яаж олсон бэ? Байр за Ирландийн бол хамгийн том асуудал бол байр. Хамгийн том асуудал бол байрны рент, байрны төлбөр, тэгээд дулаахан байр эсэхтэй, чийгтэй, чийггүй, хуучин, шин гэд. Ер нь бол хамгийн том асуудал бол байр. Тэгээд би болохоор манай сургууль цаанаасаа бүх юмаа бэлдэж өгсөн учраас бас дээрээс нь манайх дээр илүү мөнгө төлөөд host family найз нэг 2-7 онсон. Host family гэдэг нь болохоор нэг хүмүүс ингээд гаднаас дөнгөж ирж байгаа хүмүүсийг байлгадаг тийм айл. Тэгээд хоолн цаанаасаа тэгээд ерөнхийдөө бол бүх юм цаанаасаа. Тэгээд 2-7 хоног тэнцээсээ гарч болдог эсвэл төлбөрөөдлөд байгаад байж болдог. Гэхдээ host family бол яг ирснийхээ дараа би бол мэдсэн нэлээд үнэтэй байд юм билээ. Тийм. Тэгэхээр газ байраа ер нь бол Монголоос олчвол зүгээр. Гэхдээ бас худлаа унах хүмүүсээс болгоомжтой тий. Яг зөв хүмүүс тэгээ яагаад дээрэс нь таньдаг хүнтэй байвал амар юм шиг санагдсан надаа. Тийм. Би болохоор нэг манай нэг ээжийн найз яг байдаг. Ээжийн найзынхын охин яг их сургууль сурдаг байсан, коллежид сурдаг байсан. Гэхдээ тэр ихчээр яриулж ягаад яг байр олж ирсэн. Одоо л би амар гоё байранд байгаа. Гэхдээ үнэтэйгийн хувьд бол нэлээд үнэтэй. Угаасаа хамгийн гайгүй байр гэхээс илүү ирэхэд бол баргалж орон л нэг 500 евротой гэж ах уу. Нэг үнэтэй тий. Нэг сарын 500 евро. Янгудлаа тэрэн дээрээ дахиад тог усныхаа мөнгийг төлдөг ч юм уу тий. Тог ус биш тог газныхаа мөнгийг төлдөг. Найз нь болохоор хаусанд байдаг учраас нөгөө усаа халааж ордог. Бодлоос ашиглаж ордог. Тийм. Тэгэхээр бас тогны мөнгө бол ялангуяа өвөл бол жоохон өндөр гарчих гэдэг юм билээ. Гэхдээ би бол тогны мөнгө бол төлж үзээгүй. Тийм. Азтай юугаа байр олж ирсэн. Тийм. За минут. Яг одоо ингээд шинээр ирж байгаа хүмүүс дөнгөж ирчээд одоо яах вэ байраа яах вэ нэ тэр тиймэрхүү асуудал бол зөндөө гардыг мэлээ. Тэгээд яг би болохоор яг манай зуулчилж өгсөн байгууллага надад зүгээр нэг сайт өгсөн аахгүй юу? Эндээс ингээд байраа олд юм билээ гээд. Тэгээд ингээд тайгаад ерөөсөө олдохгүй нөгөө нэг амар тэр нь ингээд хүмүүсээгүй хурдан өмнөрч ороод ингээд авчдаг нөгөө хүлээлгийн лист гэдэг нь шүү дээ. Яг тэнд ингээд орсон байж идэг. Тэгээд ер нь бол ингээд ирэхээс ч өмнө ингээд байр олдох уугүй амар тодорхойгүй. Тэгээд яг би бол өөрөө Oikoti гэдэг нэг аппликейшн яг энтхийн өөрсдийнх нь ашигладаг аппликейшнийг ашигласан. Тэгээд яг хөө тэн дээр бол
байрнууд байсан. Гэхдээ би аль болох нөгөө сургуультайгаа ойрхон байр хагаад тэгээд бол нэг олдоогүй болохоор нь Facebook дээр тухайн улсынхаа группүүдэд нэлээд орсон байсан учраас яг тэн дээр нэг Remax-ийн яг юм аккаунт байсан хгүй. Тэгээд тийш нь орсон чи яг манай сургуультай нэлээд ойрхон нэг байр гэсэн дотоод байр одоо сурагч нарын л дотоод байр юм шиг байна. Тэгээд тэр Remax-ийн хүүхэнтэй ирж байгаад бол энэ байраа олсон. Тэгээд эндхийн нэг сарын төлбөр нь бол 300 за ер нь бол 400-аад евро. Тэгээ ус эдэр нь ороод бас тийм тэгээд ингээд 0 мойл нь юу ингээд нөгөө дундийнх биш яг ч ингээд ганцаараа ашигладаг болохоор тэр нас надад амар таалагдсан. Тийм. Ийштэй хүнтэй бас тий ариун цэврийн өрөө мөрөө чинь бас ер нь хэцүү шүү дээ. Гэхдээ яг хуу дөнгөж ирж байгаа оюутнуудад нөгөө нэг рүүмээ шеэрлээд тэгээ арай нөгөө хямдхан зарцуулаад бас байх боломж л байгаа. Гэтэ ер нь бол эндхийн байрнууд нь хамгийн хямдтаа л 300-аас эхлэндээ ер нь бол. Тэгээ манайх болохоор хамгийн багадаа л ерөнхийдөө бол хэрвээ том өрөөнд л биш олон хүнтэй шеэрлдэг өрөөл биш бол ерөнхийдөө 500-аас эхэлнэ дээ. 500 бол ер нь бол баралж хамгийн багадаа ер нь бол орно шүү. Тэгээ хүнтэй шеэрлдэг тэгээ том өрөөнд амьдардаг бол нэг 400 тий. Тэгээ хүнээс ашиглахаална. Тэгээд гэхдээ энэ болохоор зөвхөн давлын дотроо байж магадгүй. Давлаанаас гадуур болол яг одоо энэ төвөөсөө гадуур бол жоохон хямдхан гэж сонсч байсан. Гэхдээ яг би бол яг тэрэн дээр баталгаатай бол хэлж чадахгүй. Ягаад тэгэхээр яг ирээл энэ байранда байцсан учраас яг host family-гийн дараа шууд энэ байранда байцсан учраас бол нэг тийм бол мэдэхгүй байгаа. За тэгээд асууж лавлах зүйл байвал бит хоёр одоо нэг коммент бичиж үлдээгээрэй. Тэгээд subscribe дараарай. За чи хэлэх юм уу? Чи хэлээ. Нээдхэн хийх суралцаад байна. За. За. Мэдхийг хүсэж байгаа зүйл байвал үлдээгээрэй. Тэгээ бид нар бол яг өөрсдийнхөө туршлагын хүрээнд тусалнаа. Хэмжээнд чадах ядгаараа хариулна. За тэгээд